Хөтөлбөр дайлан урлаач алтан хундлагын сурвалжлагаар үргэлжилж байна. Гар урлалын хатган бол тэр дундаа дайлан урлалын төвийг дэлгэрүүлэх зорилготой алтан хундлага нь 1986 оноос сонирхлоор дайлан урлаж эхэлжээ. Тэрээр 40 жилийн хугацаанд захиалгаар 500 гаруй дайлан урласан байдаг байна. За дайлан оёход анхаарал төвлөрд нэмэгдэхээс гадна сэтгэл зүйн эмчилгээ болдог гэж ярьсан байна. Одоо надад бол бэлэн яг ингээд минийдөө гэлс оёод өгөрөө гэл ингээд захиалга ирдэг болохоос оёод тавьсан дайлан бол алга. Ягаад гэхээр нөгөө захиалсан улсууд чинь оёцно алуу авъя гэл шууд ирээд авчдаг. Захиаллаа авлаа. Тийм байхгүй. Тийм болохоор чинь ажлынхаа хажуугаар энийгээ бас хийхээс аргагүй болж байна. Ер нь нэг дайланг одоо хэд хоног оёд юм бэ те? За хүн ингээд яаралтай газ оёод өгөрөө гэх юм бол би зургнаасаа болно л доо. Ойдлоосоо нөгөө хийцээсээ 14-өөс 21 хоногт хийчихнэ. Зүгээр ингээд яг тэдэд хэрэг болно шүү гэд ингээд өмнө нь захиалчих юм бол би бас аваа тавиа гоё тийм ээ. Гэхдээ хурдаа ойдөг гэд халтуурд юм биш шүү. Гараад ингээд бүр хичээж хагаад одоо ингээд уусгаж оё штэ эн чинь. Тэг уусгаж ойдөг учраас одоо ингээд нараа ингээд уцнуудаа ингээд бэлдчихдэг байхгүй. Тэгэл одоо энэс чинь ингээд нэгээр нь суглаад ойно. Гэтэл яаралтай маш хурдан оёлоо гэхэд хамгийн бага хугацаанд 14 хоног. Алтан хундлага нь анх эмээгээрээ заалгаж дайлан урлаж эхэлсэн байна. Тэрээр ийхүү чөлөө цагаараа захиалгаар дайлан урлаж худалддаг болжээ. Уран тансаг хийцтэй бага хэмжээтэй дайлан урлахад 14 хоногийн хугацаа зарцуулдаг байна. Дайлан урлахад торгоны чанар хээ хуваараас шалтгаалаад үн ханш нь өөр байдаг. Хамгийн хямд нь 250 мянга, түүнээс дээш хэр их хөдөлмөр орсноос хамаарат хэдэн саяч болдог байна. Хамгийн үнэтэй дайлан нь 14 сая төгрөг хүрсэн байна. Дайлан ойж жилдээ дунджаар 3 сая төгрөгийн нэмэлт орлого олдог болжээ. Ажил хөдөлмөр болгож байгаас гадна нөгөө хобби болохоор орхиж чаддаг. Би өөрөө ажил хийдэг л дээ. Тэгээ ажлынхаа хажуугаар бас нөгөө амралтын цагаар ингээд тэгээ одоо энэ зах зээл чинь одоо айгүй хэцүү байгаа шүү дээ. Одоо нэг шар тортой гараад 100 мянган төгрөгөөр одоо жилийн өмнө нэг шар торны 3-ны 2-оор юм аваад ирдэг байсан болвол одоо бол үгүй шүү дээ. Одоо шар торын 3-ны 1-ийг дүүргэж чадахгүй 100 мянган төгрөг дуусчих. Тийм ээ? Тийм учраас одоо ойхоос аргагүй болж байна. Хоббигоо хөдөлмөрийн хажуугаар орлого болохоос аргагүй болж байна. Ялангуяа ингээд жоохон стресстэй, нервтэй ирнэ штэ. Тэгэнгүүт нь зурагтаа харж гоё дуу тавьж сууж яснаа ингээд оюнгууд чинь хамаг муухай бодол сарндаг байхгүй. Тэгээд ганцаарддаггүй. Хамгийн гол нь энийг оёод ингээд дуу аялаа сууж хат айгүй гоё тайвширдаг байхгүй. Тэгээ амар амгаланг болдог ертөнцөөс баг тасардаг гэж хэлж болно. Айгүй гоё. Алтан хундлага нь уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлэр 25 жил ажиллаж тэтгэвртэй гарсан. Мэргэжлэрээ ажиллаж байх хугацаанд зав чөлөөгөөрөө дайлан уралдаг байжээ. Тэтгэвртэй гарснаар давхар орлого олох зорилгоор сонирхлоо ийхүү ажил хэрэг болгосон байна.